ус уух одоо би хэрэгтэй усаа ууг гэдэг шүү дээ та хэд. Тэгэхээр ер нь яагаад уух хэрэгтэй мэддэг. Юу хүний биеийн 71% орчим үжилүү 61% нь усаар байдаг. Ус байдаг. Тийм болохоор л ус уух хэрэгтэй юм байна гэж ойлгоод байгаа юм. Өөр юу мэдэх вэ? Ер нь уух ёстой яагаад гэдэг асуултанд нь хариулчвал сонсохыг хүсэж байна уу? Мэдчихвэл тэр чинь ингээд чинь нөгөө мартахгүйгээр уугаад байна шүү дээ, тийм ээ. За тэгэхээр ийм байна. Ус яагаад бид нар уух хэрэгтэй юм бэ? Одоо энэ зүгээр загсан дээр хэдвэл хамт харъя. За загас болохоор бидний бие эргэтэн чинь дотор ингээд маш олон жижигэн бичил биетүүд ингээд амьдарч байгаа бидний арьсан дээр ч хүртэл ингээд амьдарч байгаа. Арьс байна, амны хөндөй байна, гидсэн дотор байна ингээд бүх биеэр чинь бол юм жижиг амьтнууд байгаа гэсэн үг заяа. Тэгэхээр ингээд бидний биеийг бүхэлд нь загастай аквариум гэж төсөлчих. За ингээд бидний бие тэр чигээр бүтнээрээ гэсэн үг шүү заяа. За тэгээ энэ дотор байгаа энэ загаснууд чинь бидний нэг бичил биетүүд байхгүй юу? Ингээд амьдарч байгаа. За тэгвэл одоо энийг усыг ингээд бохирдуулаад ус нэмэхгүй яг энэ нэг амьдрах орчинд бүрдүүлэхгүй байх юм бол юу болох вэ гэх юм бол шүү дээ. Нөгөө загаснууд ч өвчөж байгаа шүү дээ. Загас тийчээр нэг юм заавалч усын солиод идэг шүү дээ. Ингээ баагаад ялгцууд нь гарч ирээд тэгээд удаан байхаар тэр чинь ингээ бүр муухай үнэртэй болоод баасандаа ингээд нөгөө амар муухай олчдөг шүү дээ ус нь. Тэгээд өвчөж байгаа. Тэнгүүл хүний биеийн 70% нь ус гэдэг байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө бид нэр шингэнэ нөхөхдөө зүрөөр ундаа ч юм уу жүүс ч юм уу ингээд юмар нөхөх гээд идэг шүү дээ. Тэгэхэл юм бол бид нэр ингээд ам цанхаар нэг юм ундаа уух гээд идэг шүү дээ. Тэгэхээр энэ шингэн өртөөсөө нөхөгдөж байгаа юу биш байгаа байхгүй. Одоо энэ аквариум дотор загасны аквариум дотор усны оронд нь ундаа хий. Тэгвэл загас амьдрах болов? Амьдрахгүйтэй адилхан бидний бие дотор байгаа нөгөө бичил биетүүд чинь амьдрахгүй үхээд идэх байх нь шүү дээ. Тийм үү? Тэгэхээр бид нэр өөрсдөө хорлох юм хийгээд байгаа. За дахиад нэг юм байна. Машин барьдаг хүмүүсүүд ингээд айгуу сайн мэддэг. Жолооч хүмүүс. Ингээд хөдөө явж хагаад машин гівэнд ус нь халаа зогсчдөг. Яагаад халаа зогсдог вэ гэхээр тэр чинь ингээд хөргөдөг юм байгаа байхгүй юу? Урталт нь одоо энэ машины ингээд хамран дээр нэг юм хөргөдөг юм байна. За тэнгүүд тэр яадгүй гэхээр ингээд маш олон жижиг ингээд ялаа, зарцаа, амьтад ингээд үсэрсээр байгаа. Тэнд нь ингээд энэ төмрүүд дээр нь наалтчдаг. Тэгэхээр энэ төмрийн дундуур сеткийнхын дундуур ингээд ус ингээд явахдаа халуун ус энэ мотороос халуун ус гараад энэгээр явж хөрөөд тэнгүүтээ дахиад буцаад хөрдөн ус нь энэ мотор руу ороод энэ мотор дотор чинь ийм нөгөө юу бензин ингээд шатдаг байхгүй. Тэгэхээр мотор нь ингээд энд тесрэлт явагдаад ийм халуун агаар гараад тэнгүүд энэ мотор ч өөр ингээд амар халдаг гэсэн үг. Тэр энэ халууныг энэгээр нөгөө ус ингээд гүгээд хөргөлтийн шингэн нь ингээд явахаараа энэ халаад байгаа моторыг чи хөргөж өгдөг байхгүй. Яг энтэй адилхан хүний биед ус ингээд хэмжээ нь хэвийн байх юм бол бид нэр ингээд халуунд халууцгаар тэр чинь ингээд хөс болж гараад хит халаахгүйгээр ингээд цогцолдог гэсэн үг байна. Ус чи. Эсвэл хүүтэнд бид нэр ингээд даардаг штеп. Тэг огцом дааруулахгүй тулд нөгөө ус чинь дахиад бидний халууныг ингээд тэнцвэржүүлээд дааруулахгүйгээр ингээд гоё халуун бүлээнээр нь байлгаж өгдөг гэсэн үг. Тэгэхээр энэ зохицуултыг бас хийж өгдөг байхгүй. Тэгэхээр аягүй чухал байгаа зүйлс. За тэгээд хүний биеийн 70% нь ус гэдэг яриад байгаа шүү дээ. Дөнгөж одоо ихийнхэн гидсэнд байгаа хүүхэд биш үү? Гидсэн дотор байхдаа 90% нь ус байдаг. Тэгээд дөнгөж төрсөн хүүхэд яаж вэ? 80%. Одоо ингээд хөлд орж байгаа дүүн 75%. За ингээд аав шиг нь болоод ирэхээр 70-аас 65, эмээ шиг нь болоод ирэхээр 55% нь ус. Ингээд багасаад байгаа усны хэмжээ. За тэгээд одоо чиний одоо ингээд цус гардаг шүү дээ. Бид ингээд гараа эсэхэр ч юм уу хамраас цус гардаг шүү дээ. Энэ цус чинь өөрөө цусны чинь 90-94% нь ус гардаг. Цусны чинь бүтцэн 90-с дээш хувь нь ус байдаг байхгүй. Тэгэхээр яж вэ? Ундаа гэж бичиг байгаа зэнд. Кофе гэж бичиг байгаа. Bubble tea гэж бичиг байгаа. Ус гэсэн байгаа. Тэгэхээр эрүүл байх хамгийн хямдхан нөгөө
их усүр чинь усууд байгаа байхгүй. Тийм үү сте. Эрүүл байх. Эрүүл байна гэдэг. Одоо ингээ хит хүүт ус уучаар бити хүүт ус уу гэдэг байгаа ш таа. Тэгэхээр энэ гидсэн дотор чи нөгөө нэг энэ загаснууд ч байгаа байхгүй юу? Хүүт ус энийг ингээ хийчүүл яах вэ? Энэ загаснууд амьдрах уу? Хүчих үү? Эвгүй болно тий. Хав алуус уучвал яах вэ? Бас хүчин тий. Тэгэхээр ямар ус уух нь зүгээр вэ? Яг нөгөө биеийн температурт таарсан усаа уух нь чухал байгаа сте. За тэгэхээр яаж юм? Чи ингээ гоё агуу гоё хоол идээд ингээ халуун бүлээн хоол ингээ үлээж аваад идэж байгаа тий. Тэр ингээ бүлээхэн болгоод. За тэгээ эдэнгүүт нөгөө гидсэн дотор чинь нөгөө жижиг ашигтай бактериуд чиний нөгөө бичил биетүүд чинь загаснууд чинь чиний тэр идж байгаа хоолоор чинь хооллоод байгаа байхгүй юу? Тэгсэн чинь чи араас нь хүүхүүд ус майч гээд хийчихвэл яах вэ? Нөгөө гой хоол идчихсэн нөгөө нэг ашигтай бактериудыгаа бүгдийг шууд хорлцож байгаа байхгүй. Устгаад шүү дээ. Амьдрах нөхцөлийг бүрдүүлэхгүй ингээд. Тийм үү? Буруу юм хийгээдсэн мó. За дахиад ийм байна. pH гэдэг нэг юм байна. Тэрний яадаг гэсэн чинь одоо хүчил шүлтийн тэнцвэр гэж байна. За одоо ингээд энд чи ундаа уун, жуус уун, тэ ингээд янз бүрийн кофе мафи ингээд ууж байгаа хүмүүсүүдийн идж байгаа юмнууд нь болохоор хүчиллэг тал руу гарчиж байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө нөгөө вино, арх, газтай ундаа эднэр чи ингээд бүгдээрээ ойролцоо юм хүчил шүлтийн одоо хүчиллэг орчинтой юмнууд байгаа байхгүй. Чи тэгэхээр баг арх ууж байгаа хэмжээний зүйлээр өөрийгөө хордуулж ийн гэсэн үг байхгүй. Амар үз. Тэр ундаа тэгэхээр тийм гоё юм биш байгаа даа. Тэгээ энэ дараа ингээ зайрмаг бас орчин. Нөгөө түргэн хоол орчин. Нөгөө шарсан хуурсан юм чи орчдөг бүгд. Тэгэхээр хамгийн зөв юм чи нөгөө шингэн алт гэдэг байгаа чинь ердөөсөө энэ маш сайн чанарын оливын тос. Эсвэл яг зөв pH-тай 7 дээр байдаг pH хүчил шүлтийн тэнцвэр нь яг нэг тэнцвэртэй байдаг ус уухад л шингэн алт гэхгүй. Шингэн алт гэдэг нь чиний нөгөө бие дотор байгаа бичил биетүүдийг амьдруулдаг. Сөргөөр нөлөөлөхгүй гоё юм чи юу вэ гэхээр ердөөсөө энэ ус болоо оливын тос байдаг. Тийм үү? Тэгэхээр одоо бид нөгөө шар тос идээд байгаа шүү дээ бас. Цэцгийн тос идээд байгаа. Тэр чинь бас айгүй зөв. Нөгөө кашинда ингээ хийж иддэг шүү дээ. Тэр чинь бас ингээ айгүй гоё. Бидэнд ч ороод нөгөө нэг бичил биетүүдийн чи амьдрах нөхцөлийг нь бүрдүүлээд ингээ гоё хоол нь болж өгдөг гэсэн. Айгүй чулгаац. За тэгээ нөгөө жимсээ ногоогоо идэчээ гэдэг байгаа чинь энэ. Ердөөсөө ингээ чамаг антиоксидант гэд чиний бие дотор байгаа нөгөө бичил биетүүд нь шүү дээ нэг жижигхэн бактериудын чинь устгадаг юмнууд чинь ингээд энэ химийн хороод тахгүй. Нөгөө нэг сахар хитрхийг сахартай юм дахиад агиух тийм муу тосонд шаардсан юмнууд чинь заяа нөгөө чипс тэгээ нөгөө шарсан амар их шаардсан марцсан юм дахианууд чинь бүгдээрээ тос нь шарж байгаа тос биш дахиад төмсийг шарж байгаа тос. Тэр чинь өөрөө ингээд өндөр температурт шууд транс тос гэдэг юм болчихдог байхгүй юу? Транс тос гэдэг юм нь болохоор одоо зүгээр чиний биед хэрэгтэй байсан тосыг хэрэггүй тос болгоод ийм химийн зүгээр бензин одоо нөгөө юу штэ машины одоо ийм нефтийн ийм тоснууд байдаг штэ. Тэрийг хүн хэрглэж болохгүй. Эд би эрүүг оруулж болдгоо тийм тос болоод хувирчдаг байхгүй. Тэгээд тэрийг нөгөө нэг шарт төмсөө шарж яхад тийм болж хувирсан тосонд шаардсан учраас нөгөө төмсөнд чинь амар их тийм хими юмнууд яваад байгаа байхгүй. Тэгээ нөгөө дахианд чинь чигэнд чинь тэрийг идчихээр амт нь гоё. А тэгтээ нөгөө тосных нь агуулмж тотом байгаа болохоор бэрүүч ороод нөгөө бичил биетүүдийг чинь бүгдийг устгадаг. Тийм хими юмнуудыг ингээд бэрүүг оруулчихна. Тэр чинь ингээд чиний эд хэсий чинь хүлээд байгаа зүйлийг хэвэн болгох юм чинь ертөөсөө энэ ургамал жимс ногооч байгаа таахгүй. Энэ ургамал жимс ногооч аврагч нар гэсэн үг. Баатрууд. Чиний нөгөө ингээд тарчлаад өгөх гэж байгаа юм эд хэсүүдийг чинь эренгүүтээ эмчилдэг аврагч нар нөхгүй. Нэрч. Тэгээ жимс ногоогоо идгэдгийг тэгээ усаас аав гэдгийг. Одоо чиний биеийн чинь хэд вүлээ? 35. За 35-ыг 30-аар үрж. Литр 50 грамыг өдөрт ууна гэсэн үг. Болж байгаа сте. Литр 50 гэхэр ч одоо энэ
500 та за 6-аас нь 500 та гэхээр ийм хоёрыг л өдөрт. Чиний нэг аяг байгаа штэ. Өдөрт тийм 2 аягыг л уу. Гэхдээ уухтаа яаж уух вэ? Зөв уух юу чинь. Өглөө босод 2 аяг ус уу гэдэг байгаа штэ. Тэр чинь энэ нөгөө 1 литрээс чинь хасагдчихсан заяа. Өглөөний 2 аяг чинь. За чадвал 2 чадахгүй бол 1-ийг уу гэдэг байгаа штэ. За тэгээд үлдчихэж байгааг нь чи өдрийн турш шимж уу. Шимж уухтаа яаж уух вэ? Ингээ нэг балга. Тэгээд 5-аас 10 минутын зайтай дахиад нэг балга. Ингээд багаар уух юм бол чиний биеийн дотор ч ороод нөгөө чиний жижигэн бичил битүүдийг чинь гоё усалж өгдөг. Яг ингээ гоё хэрэгтэй усыг өгж чаддаг. Тэд нар чинь ингээ усаа ууж амждаг гэсэн үг. Тэгэхгүй чи ингээ нэг доошоо бүгдийг гэдэг ингээд уучих юм бол тэр уснууд чинь энэ бичил битүүдийг чинь бактери чинь услахгүйгээр шууд шээс болоод гадаг шилждэг. Тэгээ ойр ойрхон шигээд идэх гэсэн. Ойр ойрхон шийхгүйгээр ууй гэвэл яах нь ингээ балга шимж амтын мэдэрч байна усныхаа. Тэгэхээр чиний ам чинь цангахгүй. Ойр ойрхон тэгээд их уу юм уух гэдэгхгүй. Одоо яагаад ус уух шалтгаан ойлгосноо? Хит хүүт ус гадаа халуун байна гэдээ уугаад мөстэй колон болоод байвал яах вэ? Шингэний нөхгүй байгааз давхар нөгөө бичил битүүдээ бүгдийг алаа ичиж байгааз. Тэгэхээр бүлээхэн ус уухаар амдны цангаа тайлагдаг гэдэг чинь юм байна. Тэгтээ ингээ балгаж байна. Болж байна уу? Болж. Тэгэхээр хүний бие чи яг машинтай адилхан эсвэл яг энэ аквариумтай загастай адилхан байдаг.